Монгол улсын төрийн өмчийн мэдлэлд байсан одоо Ленин музейн барилгыг Монгол Ардын нам одоо хууль бусаар эзэмсэж байсныг нь 2013 оны 3 сараас эхлэн одоо төрийн өмчийн ороо болон соёл спорт аялал жуулчлалын яам одоо хамтран бас одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж төрийн өмчөд авах нэхэмжил гарган одоо жил гаруй хөөцөлдсөний дүнд өнгөрсөн 4 сар төрийн өмчтөд буцаан авсан байгаа. Тэгэхээр та бүхний харж байгаачлан одоо яг энэхүү одоо Ленин музейн хаалгыг бол ингээд лацадсан байна. Тэгэхээр энэхүү Ленин музейг одоо бас өчигдрийн төрийн өмчийн хорооны хуралдаанаар бас хурал шийдвэр гаргаад соёл спорт аялал жуулчлалын яамд ямар ч албан ёсоор хүлээлгэн өгсөн гэж байна. Энэ талаар төрийн өмчийн хорооны дарга цогтоотортой уулзаж ярилцсанаа та бүхэнд одоо өгье. 13 оны 3 сарын 12-ноос л одоо бид нар энэ Ленин музейн асуудлыг ярьсан. Тэгээд жил болж өөрөөр хэлэх юм бол 2014 оны мөн 3 сарын 14 байна. Нэг яг жилийнхэн баг ойн дээр л уран шатны шүүхээр орж эцэлж төрийн өмчөө одоо тогтоолж авсан. Төр одоо зарим үед одоо зангарахтай байх хэрэгтэй гэдгийг бол харуулах хэрэгтэй. Тэгэхээр бид энэ хууль бусын үйл ажиллагааг бол одоо цаашдаа бол тасан зогсов. Ялангуяа одоо Ленин музейг бол энэ үлэг гөрүүлийн музей болгож саяхан та нар одоо мэдж байгаа талбай дээр л зөвхөн нэг музей гаргаад нэг сарын хугацаанд л нэг 100 сая төгрөг олж исэн шүү дээ. Тэгэхээр цаашдаа бол одоо Монголын брэнд болох хэрэгтэй. Тийм учраас энийг одоо соёл спорт аялал жуулчлалын яам бол энд бол маш одоо санаачлагтай ажиллаж бидэртэй нэлээд хамтарч ажиллаж энэний талаар нэлээд одоо зүтгэл гаргасны үр дүнд л одоо бид нар Ленин музейг төрийн өмч болгож авлаа. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гарч энийг хүлээлтсэн. За хүлээлцэх явцад бол бас хүндрэлүүд гарлаа. Тий. Гэхдээ одоо бас яаж эзэмсэж байсан гэдэг нь л одоо харагдаж байна л да. Одоо хэл мэдээллийн тааныхан очиж үзсэн байх нөхцөл байдал бол маш хүнд. Ер нь одоо нэг тоноод явцсан юм шиг л тийм л нэг сүйтгэж явцсан юм шиг тийм нөхцөл байдал харагдлаа шүү дээ. Энэ бол яг бодиттой асуудал. Тэр яг хэдэн хонд одоо яг намынхаа эзэмшилттэй нэр дээр ингээд аваад одоо яг дундаас нь ингээд явчихваа тийм ээ. Тэгэхээр энэ нэг тийм хоёрд бас Ленин музей бас тодорхой хэмжээний үзмөрүүд алга болсон гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо танаа байгуулахын зүгээс дахиад одоо бас одоо шаардлага ч юм уу те одоо буцааж тэр үзмөрүүдийг олж авах талаар ч гэдэг юм ийм арга хэмжээ авч ажиллах болов. Ер нь бол яг соёл спорт аялал жуулчлалын яам бол энд санаачлагтай ажиллаж байгаа. Үзмөрүүд нь алга болсон гэдэг асуудал яригдж байгаа. За энэ асуудлыг бол цаашд бол мэдээж хөндөж ярина. Бид төрийн өмчөө өнөөдөр бол төрийн өмчөөр хүлээгээд авсан. Албан ёсоор төрийн өмчөөр. Өчигдрийн төрийн өмчийн хорооны хурлаар төрийн өмчөө аялал жуулчлалын яамд хүлээлгэж өгсөн. Тэгээ тогтоол гараад. Тэгэхээр одоо аялал жуулчлалын яам цаашид одоо хэрхэн яаж ашиглах уу? Мэдээж одоо хөтөлбөр боловсруулж энэ одоо үлэг гөрүүлийн музей болгож ашиглах нь ойлгомжтой. Мөн одоо алдагдсан үзүүрүүдэд эргэж одоо олж авах ийм одоо эргэцэн орчин байгаа. Энэ асуудлаараа бол цаашид явна. Тийм учраас одоо цаашид бол олон нийтийн өмч болж нийтэд одоо энэ бол одоо ашиглагдаж явах ийм л боломж нээгдэж байгаа юм. Та түрүүн бас ярианда Ленин музейг одоо ер нь тончсон байдалтай гэж бол хүлээж авсан гэж ярьлаа. Тэгэхээр одоо буцаад одоо энэ бас засвар хийх байх л да. Одоо тийм бүрийн хэмжээний тэгжиж бас музей болох байх. Тэгэхээр энэхүү засварын бас тодорхой хувь хэмжээг тухайн одоо урдны хууль бусаар эзэмшижсэн тэрхүү байгууллагуудаас одоо нэхэмжлэх юм боломж олцсоноор хэрэг юм. Яг одоо нэг үзмрүүд нь энэ төр алга болоод хуучин тийм байсан тийм музей хэлбэрээр байсан юм бол байхгүй болж байгаа. Тэрийгээрээ тоногдсон гэж яригадаад байгаа байхгүй юу тий. Ер нь бол хүлээлцэх явцад бол их замбраагүй байдалтай болгоод өгчээ гэдэг нь л одоо бас давхар тоногдсон гэдэг байдлаар яриад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол юмаа бас хүн чинь хүлээлгэж болно. Тэнд гэрээгээр ажиллаж исэн хүмүүс мэдээж одоо хувийн хвшлийнхэн ажиллаж исэн улсууд байгаа шүү дээ. Тэгээд тэр ашиглуулж исэн байгууллага нь Монгол Ардын нам. Тэгээд нам өөрөө бас тэр улсуудтай гэрээ хийсэн байгаа. Мэдээж одоо хүлээлцэх явцад бол тэрийг яаж хүлээлцэхийгээ бас тэд нар чинь гэрээндээ ч гэсэн тусгацсан, ярьдсан хүлээлцэх явцад хизээ хугацаанд дуусах уу, яаж хүлээлцэх вэ гэдгийг бол заасан л байгаа. Тэгээд тэр өгч авчихаа байдал дээр жоохон тийм санаачлаггүй хандж үдээ гэдэг нь тэр байдлаас харагдаад байгаа юм. Тэгэхээр бид цаашдаа ч гэсэн энийг бас их анхаарамаар юм байна. Яг тэр байдлаар нь хүлээлгэж өгөх гэдэг юм уу? Мэдээж одоо тэр улсууд засвар хийсэн байгаа.
тийм ээ өөрсдийнхөө юу үйлчлэгийг явуулахын тулд тэгвэл бүр нэг онцгой хөрөнгө оруулалт хийгээд учиргүй одоо нэг том бүтээн байгуулалт хийсэн юм бол байхгүй байх гэж ажлыг хийх юм бол ярьж ийлээ. Тийм учраас бид бол цаашид бол одоо энэ юуны үлгэрүүлийн музей болгож ашиглахад бол хөрөнгө оруулалтын асуудал яригдана. Энэ дээр бас төрч гисэн энэ дээр бол анхаарч ажиллана. Яамч одоо санаачлагтай ажиллана. Тийм учраас нэлээд одоо засвар үйлчлэгээ хийх яг одоо энэ үлгэрүүлийнхаа музейн хэлбэрээр болоход бол мэдээж одоо олон төрлийн дизайн загваруудыг гаргаж ижил сонгон шил оруулж ижил хийгд таарна. Тэгэхээр энд нэлээд одоо цаг хугацаа шаардах байх л да.